Сайн байцгаана уу? Би өнөөдрийнхөө видеогоор болохоор интроверт болон экстроверт гэдэг хоёр одоо хүний зан чанарын төлөвийн талаар ярихаар ер нь бол битлээ. Тэгээд надад цуг байгаа. Тэгээд энэ нь болохоор ийм Карл Жунг гэдэг ийм судлаач болохоор сэтгэл зүйч энэ интроверт болон экстроверт гэдэг одоо зан төлөвийн одоо тодорхойлсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор яадаг вэ гэхээр интроверт гэдэг нь болохоор одоо ингээд чимээгүй, дуугүй тий одоо дотгошоогоо гэж ярьдаг. Интроверт хүн нь болохоор ер нь бол илүү их ганцаараа цагийг өнгөрөөх одоо сонирхолтой, ганцаараа одоо байхдаа ингээд цэнэглэгддэг тийм одоо зан төлөв анхаарлын төвд байхаас өмнө аягүй сайн боддог. Тэгээд гүн төвлөрч суух одоо жишээ нь хичээлээ хийх ч юм уу эсвэл ажиллаж байгаа үедээ бол тийм чимээгүй орчныг илүүд үздэг тийм одоо зан төлөв байгаа хгүй. Тэгээ экстроверт гэдэг нь болохоор анхаарлын төвд байх туртай тий одоо ингэ танил ихтэй одоо ингэ хүмүүстэй харьцахтаа айгуу сайн тэгээд хүмүүстэй ингэ байж иж бол цэнэглэгддэг. Одоо ийм хоёр одоо зан төлөвийн хоёр одоо тодорхойлтыг гаргаж ирсэн байгаа. Карл Жунг гэдэг хүн экстроверт хүмүүс нь болохоор илүү хурдан шийдвэр гаргах. Одоо чөлөөтэй тийм нээлттэй орчинд харьцаж энерги авдаг. Тэгээ тийм багийн ажиллагаанд дуртай одоо тийм байгаа бол экстроверт гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд ийм одоо экстроверт гэдгийг ингээд мэдхийг хүсч ивэл ингээд интернетээр ийм тест байдаг. Тэгээд ийм бинжин оруулжээ. Тэгээд ийм асуумж бөглөө тэгээд тэрэн дээр ингээ хариулангууд ингээ чиний төлөв чинь энэ хүн байна гэж тест гарч ирдэг. Тэгээд би тэргээр тест чи өөрийгөө үзсэн байхгүй. Тэгсэн чинь болохоор 49-51 ч үлээ нэг тиймэрхүү гарсан. Тэгээд тэр нь болохоор 49 гэдэг нь болохоор интроверт, 51 гэдэг нь экстроверт гэсэн байсан баха. Тэгээд над дээр болохоор ингээ яг хоёулаа зөвхөн экстроверт гэж бол хэлэхгүй одоо ингээ минийх ингээ холилдсон байгаад байгаа байхгүй. Тэгээд энийг бас ингээд хүмүүс бас нөгөө мэрэгчлээ сонгохдоо одоо ингээд бас одоо энийг бас харалцаж үздэг юм бэлээ. Эсвэл ингээд ажиллаа сонгохдоо ч юм уу. Тэгээд жишээ нь одоо гүн төвлөрч суух туртай одоо ингээд ганцаараа байхдаа илүү их одоо ингээд төвлөрөөд илүү их ингээд амжилттай ингээд байгаад байдаг бол яг тэрэн дээрээ сонгох юм бол илүү их амжилттай байна гэсэн бол бас нэг тийм санаа байж болно. Тэгээд экстроверт гэдэг нь болохоор ингээд яг төсөөлөгч юм та нарт ингээд амар одоо ингээд байнгын ингээд хүмүүстэй харилцаал ингээд байж идэх хүмүүс байдаг шүү дээ. Ингээд амар хүмүүстэй ингээд харилцаж байхдаа аз жаргалтай байдаг одоо ингээд хүмүүсийн урд гарч ярих туртай ч юм уу тий яг тийм мэрэгчлээ сонгох юм бол илүү их одоо ингээд амжилттай, илүү их одоо аз жаргалтай өөрөө байх тийм одоо бас тийм санаа байж болно. Тэгээд гэсэн би за тэгвэл шүү дээ интроверт гэхээр одоо хүмүүс ингээд нэг чи яасан чимээгүй юм бэ ч юм уу тий ингээд юм яриач мэрэж гээд одоо нэг тиймэрхүү юм ярьдаг юм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүт нь тэгэл одоо яг ингээд яг чамтай ярихдаа ингээд тийм амар их одоо яг чөлөөтэй ингэж болоогүй байгаа хгүй юу. Тэгээд уг нь бол ингээд ярина. Тэгээ уг нь бол ингээд аягүй чөлөөтэй ингээд байвал ингээд яриад өөрөө илэрхийлж чадвартай. Гэхдээ ингээд тэр нь болохоор нөгөө чөлөөтэй ингээд байж болж ич яг тийж ярьдаг. Гэт тийм бас жишээ байт юм лээ. Ингээд бас ингээд амар сонирхдаг байхгүй. Экстроверт хүмүүс ингээд ер нь бол ингээд олонний дунд ингээд айгуу тийм одоо содон байдэн штэ одоо ингээд айгуу одоо жишээ нь тийм дуучин ч юм уу те эсвэл ингээд бусдаа ингээд байнга харилцаж идэг ажил хийдэг болвол яг энэ зан чанар дээр ингээд суурлаа тийм ажил хийх юм бол бас ингээд амжилттай байх боломжтой гэж би бас ойлгосон юм. Тэгээд интроверт хүмүүс гэх тиймгүүд ингээд ер нь бол би өөрийгөө ихэнхдээ интроверт гэж бодоод байгаа хгүй юу. Гэхдээ ингээд интроверт хүмүүс гэдэг чинь заримдаа ингээд ганцаараа явах туртай ч юм уу тий. Эсвэл ингээд ганцаараа байхаараа ингээд шин санаа одоо бүтээл санаанууд ингээд орж ирээд идэг. Бас тийм байж бол тийм би ингээд заримдаа бас ингээд ганцаараа ингээд байхыг илүүд үздэг ч юм уу. Ингээд ганцаараа дуу сонсоол ингээд гоё ингээд алхах ч юм уу тийх туртай. Тэгээд тэгжиж бас цэнэглэгддэг юм шиг бас надад санагддаг. Ч гэсэн ер нь бол дуртай сэдвэрээ одоо ингээд судлаад тэгээд энэ интроверт, экстроверт гэдэг энэ талаар ер нь юу гэж бодож ин комент хэсэгт бичээрэй. Тэгээд би ингээд юу гэж бодож байгааг ч бас сонсомоор байна. Тэгээд интроверт байж иж одоо ингээд
бас ингээ хүмүүстэй харилцдаг ажил хийдэг хүмүүс байдаг те одоо ингээд яг одоо ингээд тэргийн скил болгоо хөгжүүлсэн. Тэгээд яг ингээд тэрийг бол яхаа ингээд чадваргүй ч юм уу эсвэл хүнтэй юм ярьж чаддгүй гэж бас ойлгох нь бас өрөөсгөл юм шиг бол надад санагдаж байна. Тэгээд Карл Жунг гэдэг хүн маань болохоор энэ сэдвээр ингэж одоо судалгаа хийж тодорхойлсон байна. Интроверт хүмүүс айгүй биеэ даасан байдаг гэж бас тодорхойлсон байд юм байна. Тэгээд экстраверт гэдэг нь болохоор ингээд бодож байгаагаа ингээд шууд хэлцдэг ч юм уу тийм ингээд өөрийнхөө мэдрэмжийг заавал бусдаа ингээд хуваалцж одоо хуваалцдаг тийм хүмүүс одоо экстраверт хүмүүс байдаг. Бол айгүй нийтч гэсэн үг. Тийм монголоор ер нь бол нийтч гэж хэлэх юм байна. Extrovert гэдэг нь ярих дуртай extrovert хүмүүс. Айгүй их ярих дуртай одоо ингээл ер нь бол яриасаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл яриад ингээл ямар ч сэдвээр хамаагүй ингээл ярилцлага айгүй сайтай, үгийн сан сайтай гэж энэ бас. Introvert хүмүүс ингээд айгүй цөөхөн одоо хүрээлттэй одоо цөөхөн хүмүүс одоо илүүд үздэг ч юм уу те одоо ингээд ганц нэг найзтай байсан ч одоо ингээд introvert хүмүүст бол нэг асуудал биш. Тэгээд илүү их сонсдог те илүү их ярихаасаа илүү их сонсдог. За тэгээд би ийм сэдвийн талаар өнөөдөр ярилцъя гэж бодсон. Тэгээд та нар ч гэсэн комент хэсэгт бичээрэй. Тэгээд ямар сэдвээр бас ярилцмаар байна. Ямар сэдвээр бас ингээд бичлэг хийвэл зүгээр вэ гэх комент хэсэгт бичээрэй. Тэгээд миний бичлэг үзсэн баярлалаа. Тэгээд баяртай.